Хундан бадамжав нь ламын гэгээний хошууны хойд хэсэгт одоогийн Эрдэнэ цогт Баян аваа сумын нутгийн чиглэлийн хүн байжээ. Хийсэн хэрэгэн хизээж улааж байгаагүй сайн ир байсан гэдэг. Хөрөнгийг нь хурааж байхыг үдсэн хүмүүс ч байдаг ба 41 мөнгөн аяг хоймортон тавьчихсан. Цоохор голдуу 300-аад адуутай айл байсан гинэ. Өвөр хангай аймгийн Харьяад зохиолч Яруу найрагч Балсан цэрэнгийн ойдын бичсэн Арга халахын шилийн сан ирчүүд цуврал номын 5 дугаар дэвтэрт манай сумын Ахмад настан аймгийн начин Довгорын Жамбалгой ярилцлага өгснийг үзэхэд сайн ир хундан бадамжав нь Увс нутаг хүртэл явж Тэнтхийн эзэрхэг экстецийн сангийн сүргээс таслан хөөж ирж нутгийн ядуусан хүлжүүлж унаажуулж байсан байна. Тэрээр нутгийн нэгэн хоншгүй баян болох тэгээл хамжавтай байнга дэрсэлдэж би алс хол энэ биеийн чилээж эмээлт морин зоож явж ядуу хөөж ирэн ард олнон унаажуулж байхад чи хөндөй дүрэн олон адуунаасан ганцмор бариад ядарсан хүний унаажуулж чадахгүй яасан баян бэ гихчлэн дэрсэлддэг байсан тухай уг номонд бичжээ. Тэгээл хамжав нь их баян хүн байсан учраас хөрөнгө мөнгөөр зодож нутгийн хамгийн сайхан хүүхэн гэгдэх мэм гихч хүүхнийг гэргий болгон авсан тэр баяны хөрөнгөнд сагаж ихэмсэг дээрэнгүй нэгэн болжээ. Нэг өдөр хамжавын хүлгүй найруулж байхтай хундан бадамжав таарч гин. Найран дээр яваад ортол шилийн сан ирэг ойшоож үзэх хүнгүй бөөнл дуухур болоод байв. Бадамжав зориудаар олны анхаарлыг татах арга сэтэж мэм хүүхний жаахан хүүг урдууран өнгөрөөд гарангууд барьж өвөр дээрэн аваад энэ миний хүүхэд байгаа юм. Эцгийгэн таниад хүрээд ирлээ. Аавынх нь хонгор азрахтай адуунд 2 алаг үрээ байгаа. Нэгийг нь миний хүү аваарай хэмээжээ. Найрлаж байсан хүмүүс саял бадамжавыг анзаарч юу болвоо инээ тэрэ болтол эцсэндээ болж нүүрэн чавх шиг улайсан мэм авгаа бөөн ууруулж энд юун гуйлагчин орж ирээд байна вэ хэмээж. Баян л хамж авч сандран түүнийг барих хүлэх юм болтол хундан бадамжав юу ч болоогүй юм шиг гарч уяан дээрээс морин тайлан мордоход унаж явсан морин ус нутгийн алдартай жороо хүлэг байсан учраас ус нь тэлмэн жороолсоор алга болоход баян л хамжав. Баахан хүмүүс гарган бариулахаар хойноос нь нэхүүлсэн боловч 2 гүвээ даваад бараа дасарсан байжээ. Халахын шилийн сангэр хундан бадамжав хараалж ятхыг зайлуулах гэж Дорж зодов гэдэг судар номыг байнга уншиж хэмэр лундаагаан сэргээдэг байсан тухай Арга халахын шилийн сан ирчүүд номонд бас бичсэн байна. Одоогийн Баян хонгор Эрдэнэ цогт суманд түүний тууж ирсэн адуу малан хурааж байсан их цагаан агуу, бага цагаан агуу хэмээх 2 агуу бий. Олон жайлыг малжуулж хүлжүүлснийхэн хэргийг үүрч манжин 9 эрүүг давж чадсан цөөн шилийн сан ирсэн нэг юм.